Өдрийн мэнд төргийн эрхэм үзэгчдээ шинэ жилийн баярт зориулсан TV5 телевизийн 2013 минут шууд нэвтрүүлэг өнөөдрийнхөө дугаарыг та бүхэнд өргөн барьж байна. За өнөөдөр 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шинэ он гарахад 13 хоног үлдсэн байна. Тэгэхээр энэ цаг үчи TV5 төлөө 10 жилийнхаа үүсэн байгуулсан 10 жилийн баярыг үзэж та бүхэндээ тэмдэглэлийг өнгөрүүлж байгаа билээ. Бид 2013 минут нэвтрүүлгийг бэлтгэн хүрэхдээ үзэж та бүхний тэр баярын сэтгэлдээ баярын уур амьсгал за мөн одоо бас их оронд болон дэлхийд дахинд өрнөж байгаа тэр шинэ жилийн холбоотой тэр сайхан мэдээллийг хүргэхийг гол зорилго болгон ажиллаж байгаа. Тэр утгаараа бид өнөөдөр бас нараагчдаар байна. Шинэ жилийн одоо баярыг хэрхэн тэмдэглэлээр бас мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. За мөн одоо бас үзэгчдийн сэтгэлдээ суулцсан. Таны хувьд шинэ жилийн баяр одоо яг хэрхэн одоо уур амьсгал хэр ороо ер нь одоо хаас айгүй шинэ жилийн уур амьсгал орчлоо доо. Миний хувьд бол би 5 настай байхдаа шинэ жилийн баярыг маш сайхан тэмдэглэжсэн сандгийн өөрөөр хэлбэл цасан охин болоод дунд хурундаа ингээд ээжийнхээ зангидаж өгсөн сааг уяад тэгээ бүжгэлжсэн миний хувьд маш тод дурсамж үлдээсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бол эх орны маань охин үр болгон цасан охин болчихсон байгаа ах цасан охиныхоо хувцсыг базааж байгаа ах гэж бодож байна. За хөвгүүд нь бол одоо бамбрууш баавга үлгэрийн баантрууд болчихсон шинэ оноо баяртайгаар жаргалтайгаар ухтаж байгаа хаа. Би бол багада бар жил болж ирсэн шүү дээ. За тэгэл арын модонд алаглаад байдаг. Алаг бар 3 жилээ гэж дуулах. Тэгэл ер нь гэхдээ хүүхэд насны шинэ жил болгоно өөр айгу гоё байдаг тийм. Цаанаа нэг дурсамжтай ад жаргалтай байдаг. Тэгээд нэг орос мандрын үнэртэй. Ер нь шинэ жил ерөнхийдөө гайхалтай байдаг гэсэн. Харин өнөөдөр бол шинэ жилийн уур амьсгал бол үнэхээр гайхалтай болж манай үзэгч гэсэн бас одоо натаа санал нэг байгаа. Үнэхээр гадуур явах ч гэсэн үнэхээр уур амьсгалыг цаанаа дундаа халаад дулаахан болчихжээ. Тэгээ би одоо өчтөр юун дээр очиж шарлаа. Сүхбаатарын талбай дээр орой очлоо л да. Нэг гэрэл насцсан байна. Яг тэр сүлт модны гэрэл асцсан дээр чимэглүүд нь хийгдсэн их гоё болчихжээ. Бид ч нөгөө телевиз урамтаж үзэж заавал ер нь бол орой болгонд нэг ажилтай байдаг тийм. Ингээ үзэж та бүхэндээ бид баярын сэтгэлийг хуваалцах, та бүхний баярын сэтгэлийг хуваалцах 2013 минут нэвтрүүлгээ хүргэж байгаа. Ингээд 68 22 54 утсан дээр үзэж та бүхний мэдлэгийг бас хүлээж авнаа. Би бас 3 жилийн өмнө гэр бүлээрээ бүгдээрээ машиндаа суугаад нийслэл Улаанбаатар хотод сүндэрлсэн бүх сүлд моднуудыг үзэж байсан. Хамгийн гоё сүлд мод аль вэ гэхэд хүүхэд болгон өөрийнхөө хэлжсэн. Зарим нь болохоор одоо их дэлгүүрийн өмнөхийг, номингийн ёолкыг, зарим нь Апу компани ёолкыг гоё байна гэжсэн. Зарим нь болохоор одоо рестораны гадна талын чимэглэлийг гоё байна гэжсэн. Тэгэхээр энэ дүр зургийг бас одоо өөрсдийнхээ сэтгэгдэлд үлдээж, гэрэл зургандаа одоо баяжуулан үлдээж, бас одоо багчуудыгаа бас баярлуулах нь их сайхан баяр байдаг шүү гэдгийг хэлэх байна. За үзэж холбогдсон байна. За харуултаа 68 22 54 дугаарын утсан дуудлага ирэхээс өмнө би бас бэлдсэн мэдээллийг дуулгая. За өөрөөр хэлбэл энэ шинэ он гарах гэж хахад шинэ аз жаргал ирж гэн гэж хүн төрлөختөн бүх нийтээрээ баярлдаг, бэлэгддэг байгаа. За тухайлбал Японы ард түмэн үүдэндээ бэрсүүт жүрч буюу нарсны төрлийн модыг үлгэж аз жаргалтай сайн сайхан амьдралаа бэлэгддэг байх нэ. За энэ яагаад тасраад байна вэ? Тэгэхээр их байна тийм их байна. Тэгэхээр бас сони тийм манайхан ч одоо манай шинэ жил за яг ер нь манай шинэ жил цагаан сар шүү дээ ерөнхийдөө бол тийм. Тэгээ манай цагаан сараа ч mëс тавьдаг шүү дээ. Үүдэн дээр mëс лам борхны ундаалнаа, унааг ундаалнаа гэдэг. Бас өөр ингэсэн сонсогдол байгаа хэрэгтэй тийм. Тэгэхээр шинэ жил өөр одоо танд ямар За өвлийн өвөтэй холбоотой мэдээлэл байна уу? За өвлийн өвөтэй холбоотой мэдээлэл бол байна л да. Монголчууд бид бол одоо цагаан сахалтай цэнхэр дээлтэй өвлийн өвгнийг өвлийн өвгөн аав гэж хэлдэг тийм үү. Тэгэхээр Оросууд бол Дед Мороз буюу одоо өвлийн өвгөн аваа тэгэж хэлдэг байхan. За сүүлийн үед бол улаан хувцастай Санта Клаус буюу Кока-Колатай холбоотой юм өвлийн өвгнөр их гоёдаг болчиход байгаа. Тэгэхээр би бол монгол хүн учраас цагаан сахалтай, урт настай, удаан жаргалтай, цэцэн бэлэгтэй, дүүрэн жаргалтай Монгол өвлийн өвгөн одоо сүлд модны наадмуудад очиж байгаасай гэж их хүсдэг юм ба. Тэгэхээр ер нь таны хувьд гэх юм бол одоо бас өвлийн өвгөд итгэдэг байсан уу? Итгэдэг. Ер нь итгэдэг үү? За 68 22 54 дугаарын утсанд үзэгч холбогдчихъя. Сайн байна уу? Сайн байна. Шинэ оны минь төргий. Баярлалаа. Та шинэ оны минь төргий. За баярлалаа. Танилцъя, таны хэн гэдэг вэ? Самбо. За хаанаас ирж байна? За нийслэл хотоос ирж байна. За. Баянгарын 3 бол үсэнд. За. Цаг бодрох. Цаг бодрох. Ээж тавгсран. Ээж тавгсран. Дүү намын эрдэнэ. Дүү намын эрдэнэ. Гэр үлдэнэ. Дүү намын эрдэнэ гэр үлд. За. Дүү оюун эрдэнэ гэр үлд.
За. За тэгээд шинэ жилийн мэнд хүргээд мэдчилгээ ямар дуунууд байгаа юм бол? За одоо бид таны мэдчилгээг бол 3 бүдүүн хамтлагийн цас гисэн уран бүтээлээр бол хүргэнэ. Таны үтгэн бол самбуу баярын уур амьсгал орсон уу? Одоо ер нь одоо баяр гадуур их сайхан байна шүү дээ уур амьсгал. Ер нь гадуур өөр шинэ жил уур амьсгал маш гоё болсон байна шүү дээ. Ер нь албан байгууллагууд гэсэн оймодоо сайхан дассан байна. Модон гоё дассан байна. TV тавтлыг бас үүсэн болсон 10 жилээ болж байгаа. Бид энэ жилийн шинэ жилийг бол одоо бас онцлог хийж байгаа. Үзэж та бүхэн зориулсан бас нэвтрүүлгүүдэд бэлтгэн хүргэж байгаа. За таны үдх юм бол одоо бас TV тавтлын ямар нэвтрүүлгийг үзэхэд илүү үзэх дуртай бай таны. Ер нь TV телевизийг ер нь үзэх дуртай. Энэ олон ангитай солонгос олон ангид кинонууд юм гарна л та. Тэ. За аргагүй үнэгээд олон ангитай энэ киногоор энэ их гоё кино гарч байгаа. За баярлалаа. Тэр манай кино албаны уран бүтээлчид бол одоо 3 дараалан Алтан шонхор наадмын эзэд болсон юм туршлагатай уран бүтээлчид байгаа. Баярлалаа. За тэгээд таамаг гэсэн телевизэд 10 жилээд баяр хүргэе. Баярлалаа. Бидэнтэй хамт байж баярын өдрийг бас хамт угтаарай. За баярлалаа. За ингээд гадуур одоо ер нь уур амьсгал гэж нэрээ би өчтөр бас явж байгаад харих замдаа Апо компани уртлын явуулкыг харлаа л да. Тэгсэн чинь хамгийн түрүүнд юу боож исэн бэ гэхээр нэг бэлэг. Тийч бол нэг үлийн үгэн авч бэлэг үүрэл ирдэг шүү дээ тий. Тэгээ урд нь одоо бол сони хайрцтай бэлгнүүд байдаг болсон. Уг нь тэнд бол яг уутай бэлэг байлээ. Тэгэхээр одоо надад айгу таалагдсан тэр. За. Байна уу? Байна уу? За тасалчлаа. За бэлэг гэдэг бол үнэхээр сайхан л да. Тэгээд би биедээ ямар бэлэг өгөх үү гэж хүн болгон л одоо бодож байгаа бах тийм үү. За үзэж чадлагч байна уу? Байна уу? Байна сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Айштан ирж байгаа 2013 оны баярын мэндийг хүргэе. За баярлалаа та хэвчсэн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За бидэнтэй хэн холбогдсон бэ? Таны нэр алдар хэн бэ? Лавга. Лавга. Хаанаас холбогдож байна? Нийслэлээс. За Улаанбаатар хотод. За баяр хинт мэдлэг төвшүүлэх үү? За. Анаач. Наран тоя. За баян зөвхөн анаач наран тоя би өөрөө хэлсэн байгаа. За эхнэр охиндоо охин миний ажилттай байна дөрөвтөөс үгүй. За надад шинжилгээ мэйдэмэн түргээд тэгээд танаа явуулах дуу захаарна. Сайн нэмэгтэй хөтлөгчтэй санал нэг байна. За юу одоо Санта Клаус модоос тэр одоо хар газраас ирсэн дадаа хэсгийн хэрэггүй үстэй. Энэ нөхцөл Монголдо цагаан салтаа урт настай одоо амжилттай Тэнхэл дээлтөө манай живэл одоо бидний эцэг өгд ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тий. Баярлалаа. За баярлалаа. За хамгийн олон жил өвлийн үгэн байсан хүн бол ардын жүжигчин Гомсрөнгөө байдаг. Гомсраа гэсэн гоё тийм. Мэдээж би баг бах тэр Гомсрөнгөө годонжинд явж хатан тааралцаад өвлийн өвөө явж ирэж ерөөсөө яг тэгж хардаг. Багасаа ерөөсөө яг тийм байсан тийм ерөөсөө. Яг хүүхдүүд болон яг бидний үеийн хүүхдүүд бол сайн мэдж байгаа л да ер нь бол. За дараагийн үзэгч. За шинэ жилийн минь төргий сайн байна уу? Сайн байна уу? За. Минь төргий. За. За баярлалаа. Бидэнтэй хэн холбогдсон бэ? Таны нэр алдар юм блэ? Минь хоёр. За энэ хоёр хаанаас холбогдож байна? Улаанбаатараас. За Улаанбаатар хотоос өнөөдөр бол манай үзэгчид холбогдож байгаа юм байна. За баярын уур амьсгал ороод гадуур их сайхан байна да. Баярын цэцгээс бидэнтэй хуваалцахгүй юу? Дахиад аймагт байгаа. Манай компани хамт олон байдээ. За ямар компани? Сэтгэмгийн өдөрсөн харьяас өрнөх буудаа компани. Өрнөх буудаа. Тий. Газар тариалан жил болж байгаа. Хэдэн жил гэсэн бэ? 10 жил. 10 жил. За манайта нас ч Нэмбэр зэрэгтэй өрнөх буудаа компани. За. Нэмбэр зэрэгтэй өрнөх буудаа компани. За баярлалаа. Сайхан мэдээлэл. Тэгээд шинэ жил урагшийн баяраа бүгд тэмдэглэж байгаа бүгд манай хамт олоо. Оо за. Баяр дээр баяр нэмж байгаа юм байна да тий. Бүгдэнд нь баяр хүргэе. Сайхан баярлалаа. За энэ хоёрын ямарсан таны мэдлэгийг бас хүлээж авсан гэдэгт хэлтэй байна. Та сайхан баярлалаа. Таны болон танай хамт олонд ажлын ирж байгаа 2013 онд юу сансан 9 цагаан үсэнд биелэх болтгоо гэсэн сайхан өрөөлөг хүргэе. За баярлалаа. Баярлалаа. За ингээ үзэгчтэй бидэнд 3 мэдлэгээ ирсэн байна. За сэрүүлэн хэлэх үү? Та тэгье. За тэгье. Тэгэхээр Улаанбаатар хотоос 3 үзэгч холбогдсон байгаа. Улаанбаатар хотод суугаа Самбуу, Баян хонгор аймгийн 3 буллагт суугаа Цог Бадрах, Ээж Лавгсөрөн,
Дүү Номын Эрдэнэ оюун эрдний гэр бүлд 2013 онд аз жаргалтай цог хиймэртэй байгаарай гэд аядууны мэдчилгээ өргөсөн байна. За Улаанбаатар хотоос Лхавг найз Наран Туяа Баянзүрхт өргөж сууж байгаа найз Наран Туяада эхнэр охиндоо бас дүүрэн баяртай төвшин бэлэгтээ явахын ерөөлийг өргөж байна. За Улаанбаатар хотоос Энх баяр манай үзэгч холбогдсон. За Дархан уул аймгийн аймагт байдаг Хөдөр өрнөх уучлаарай. Өрнөх буудаа компани хамт олонд өөрөөр хэлбэл Сэлэнг аймгийн Хөдөр сумын харьяат Нямбаяр захиралтай өрнөх буудаа компани хамт олонд 10 жилийнхаа түүхэн энэ босгон дээр аз жаргалаар бялхаж байгаа энэ өдрүүд нь улам цаашаа өрнөх болтугай гэсэн ерөөлийг өргөсөн байна. За мөн одоос бид мэдлэгээ ирсэн байна. За арсны өвчин судлалын үндэсний төвийн за амлалторын эмч Янжмаа, ахлах совилогч, оюун чимэг совилогч, Янжин лам, болор цэцэг, жавхлан төгс, за асрагч, наран цэцэг, нандин эрдэнаар за ТV5 телевизийн хамт олноос шинэ оны баярын мэндийг хүргэе гэсэн мэдлэгээ ирснийг за 3 бүдүүн амтлагийн цас хэмээх уран бүтээлээр нэгтгэн хүргье.
За Сэлэнг аймгийн Өрнөх Буудай компанийн 10 жилийнхэн ойг ургацын баяртайгаа хамтдаган шинэ жилийнхэн цэнгүүнийг өрнүүлж байгаа бол бас одоо дэлхийн нөгөө бөөрөнд өөрөөр хэлбэл Өмнөд Африкийн ургацын баяр яг шинэ жилтэйгээ хамтдаган тохиож байгаа юм байна. Тэгэхээр овог отгоороо аймгаараа цуглаад хагас сар хэлбэртэй тойрон бүжээд за тэгээд омгийн ахлагч нь дунд нь одоо жимс хаглаад түүнээс нь бүгдээрээ амсаад эцэтлээ бүжгэлдэг ийм сайхан баярыг бас одоо өөр өөрсдийнхээ арга хэлбэрээр ёс заншлаар, уламжлалаар, бэлэгдлээрээ ингээд дүүрэн баяртай угтаж байна л да шинэ оноо. За бидэнтэй үзэж холбогдсон байна. За тасарч шиг боллоо. Ер нь л одоо бас шинэ жилийн баярыг бас одоо улс болон одоо онцлогтой тэмдэглэдэг те. Би 2 жилийн өмнө яг шинэ жилийн үеэр Москвад Орос хойд Москвад явж байсан. Тэгээ Улаанбаатар ялангуяа Москвад бол яг манайхтай адилхан уур амьсгал бүх юм байлаа. Ялангуяа шинэ жилдээ тэр уур амьсгал чимэглээ тасчаар ямар гоё гэж. Тэгээ нэг жимснүүд бол төр төрлөөрөө гарцсан. Тэгээд нөгөө нэг юм гоё ачаараа ингээ бооцсон нөгөө бабушка нарч бүгдээр гоё юм зарцсан. Тэгээ ялангуяа тэр заах утсан зарцдаг. Тэгээ ер нь тэгэл шинэ жилийн уур амьсгал Оросд бол маш гоё орд юм байлаа. Тэгээ нөгөө би нэг баг багтаа идэвсэн хатаасан алим гэдэг зүйл идэвсэн. Тэр бол Оросд бол яг утгаараа байлаа те. Шинэ жил болохоор тэрийг одоо гэсэн шүү дээ. За тэгэхээр би ингэж бодож байна. Улс үндэстэн болон өөр ингэсэн брэндтэй. Манай Монголын брэнд бол бас одоо цагаан үедээ байж болохын ерөнхийлөгч маань бүгдээрээ сүүр гэж баярлая гэдэг. Тэгвэл магадгүй зарим нь бас одоо чацарган өргөж тийм үү баярлаж болохын гэж би боддیں۔ Одоо сүүгч ажлынхаа талбай дээр төрийнхөө одоо хоймрын урд ирээд сүлд модныхаа наадмыг хийж байгаа ард иргэд бол сайхан халуун чацарган нуугаад баярлал их сайхан санаа. За үзэж олгоцсон байна. Сайн байна уу та? За сайн байна уу? T5 телевизийн 2013 оны нэвтрүүлэгтэй холбогдлоо. За баярлалаа. За бидэнтэй хэн холбогдсон бэ? Таны нэр алдар хэн бэ? Хэн гэсэн бэ? За нэрээ жаа тодорхой хэлэхгүй бол одоос бид сонсогддгүй. Мөнгө. За мөнгө хаанаас холбогдож байна? Увсаас уу? Хотоос гэсэн үү? Түрүүн чинь 2-3 хоногийн өмнө дандаа увсаас холбогдсон шүү дээ. Энийг өдөр. За хинт мэдээ төвшөлөх үү? Хатутага Бадамцоо. Ээж? Бадамцоо. Бадамцоо. Дорнтаймцоо ихч хин гэсэн бэ? Мөнх цэцэг за ах Бачааргал. Эдэн амын баав мөрөнцөөгөө хатам өнрөө. За Сэлэнг аймгийн баруун бүрэн цугаас хатам ээж өнрөө хатам бат бүх сүх за. За эдгээрийн гэр бүлийнхэнд нь аж арга сайн сайхан бүхнийг хүсье гээд мөнгөгийн зүгээрсэн мэдлэгийг уламжлах уу те? За баярлалаа. Та сайхан баярлалаа. За нарийн мэдчилгээнүүд үргэлжилж байна. Тэгэхээр нөгөө нэг Айсан ирж байгаас 2013 онд маань TV5 төлөвлөлт олон нэвтрүүлэг бэлтгэн хөргөж байгаа шүү дээ. За таны үдх юм бол одоо бас ямар бэлэг барих гэж байна. Одоо бас ялангуяа манай үзэгч бол таныг бол өглөө хөтөлбөрөөр чи бас өглөө болгоомоос айл гэрийн хаймартаа олгодог шүү дээ. Өглөө хөтөлбөрөөр бол өглөө болгон шинэ мэдээлэлүүд болгоно. Тэгээд мөн одоо өглөө хөтөлбөрөөр оролцож шинэ жилийн мэдчилгээ дэвшүүлж шинэ оныхаа ажил амжилтыг бэлэгдэж хийсэн бүтээснээ одоо ярих гэж байгаа хамт олонд бол манай үе таалга үргэлж нээлттэй байх болно. За манай нэвтрүүлгээр байнга ордог Монгол улсын шилдэг зохион бүтээгч хүмүүнлэгийн ухааны хүндэт доктор Лувсан Доржин дуурсах гэдэг хүн бол одоо амралтын өдрөөр маш олон номын шавнартайгаа оролцохын мэдээлэл байна. За тэгэхээр бас сонин зочин ирэх юм байна те. За сайн байна уу та? Баярын минь түргэе. Байна уу? Шинэ жилийн минь түргэе. За баярлалаа. Та шинэ жилийн минь. За баярлалаа. За бидэнтэй хэн холбогдсон бэ? Таны нэр алдар юм билээ? Цаг бодрохоо. Цаг бодрох. За та ханаас холбогдож байна? Өмнөгөө аймгийн цогццын сумаас холбогдож байна. За Өмнөгөө аймгийн цогццын сум. Одоо их бүтээн байгуулалт явагдаж байгаа, их хүчил явагдаж байгаа сум да. Тий. За сайхан дулаахан байна уу? Сайхан үнтэй өвлжиж байна уу? Үнтэй сайхан өвлжиж байна уу? Янз сайхан дулаахан байна. За мэдчилгээгээ хүргээрэй. За юу яа програм төрсөн нутгийнхаа бүх артмент шинжилгээ төрөё. За програмгийн дашин жилийн сумын
ард иргэдэд. За. Булган хангаан хүүхдүүд ахын тийм үү? За баярлалаа. Цог Бадархаа. За. Юу яа. Даунтамгийн 1132 дугаар ангийн чулуудын застааны хамт олонд 30 жилийн явсан баярын яа. 0132 32 дугаар ангийн хамт Хэлийн цэргээ. За. Цэргээ. Өөр 2002 онд цэргээ алга хаад ирсэн. Тэгэхэд 20 жилийн яваа болж ирсэн. Одоо энэ жил 30 жил болж байгаа. За ингээд танд айшлан гэрж байгаа 2013 оны мэндийг дахин бас хүргэе. TV5 телевизээс хүйсэн болсон 10 жилийн баярын мэндийг бас хамт олонныхаа зүгээс үзэгчдийн зүгээс бас хүргье. Бидэнтэй үргэлж бас хамт байгаарай. За баярлалаа. За баярлалаа. За сайхан баярлалаа. За ингээд хоёр мэдлэгээс дахиад иргэн нэг дурсаад тэгээд сэрүүлээд мэдлэгээ төвшүүлээ. Дуудууга хүргээ тий. За тэгээ. Гэхдээ одоос биднээс цаг бага байгаа. За Улаанбаатар хотоос үзэгч мөнгө холбогдсон. За ээж Бадамцоо, Дорнод аймагт суугаа игч Мөнгөн Цэцэг, за Хөргөн ах Бат Жаргал, Сэлэнг аймгийн Баруун мөрөнд суугаа Хадам ээж Өнрөө, Хадам аав Бацөх нартай аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээд шинэ оноо баяр жаргалтай сайхан ухтаарай гэж өрөөсөн байна. За мөн өмнө Говь аймгаас Цог Бадрах холбогдсон Цог Цэцэн сумаас тэгэхээр Булган хангаанханда бүгдэнд нь аз жаргал сайн сайхныг хүсэж төрсөн нутгийн хүү эндээс мэдчилгээ дэвшүүлж байна гэж хэлсэн байгаа. За мөн Дорнод аймгийн Тэг 132 дугаар ангийн 30 жилийн түүхэн хоогоо тэмдэглэж байгаа дайчин хамт олондоо баярын мэндийг дэвшүүлсэн байна. За ингээд эдгээр мэдлэгийг бас дараах уран бүтээлээр нэгтгэн хүргэе. За энэ уран бүтээлийн дараа бид эргээд бас сонин бэлэгтэй, сонин зочинтой бас уулзах болно. Монгол Улсын гавьяач жүжигчин Бүрнээ баярын дуус. Рогой тэнгэр оддын бүжигтэй ангуудаас моддын бүжигтэй хөр баяр сэтгэлийн бүжигтэй хүсэл мөрөөдөл итгэлийн бүжигтэй өдрөг бодлын жигүүртэй чиноны үдшээ өндгөн сарны Ойрали бүжигтэй амраг хосууд очрали бүжигтэй ганган гацур гэрли бүжигтэй ганцхан жанда хайрын бүжигтэй өдрөг бодлын жигүүртэй чиноны үдшээ өндгөн сарны 무슨 나라가서도 부지게 호린 착다스 야로흥 부지게 헛도도 몽골라미니 자라디 부지게 오드르고 보들린 지구르테 진만이 우드시 은근 사르니 나라 슝가드 비우치 오드르고 보들린 지구르테 진만이 우드시 은근 사르니 나라 슝가드 비우치
Улсын гавьяа жүжигчин Бүрнээ баярын дуулсан шинэ жилийн өдөр хэмээх сайхан уран бүтээлийг саяны мэдчилгээнүүдтэй хамтдагхан үзлээ. За тэгвэл бол студиуд 2013 оны нэвтрүүлэгт маань за чухал амьд сургалтын менежер инхчин бас хүрэлцэн ирээд байна. Танд энэ үдээ мэдээ хүргэе. За бидэнтэй бас ямар биелэгт ямар сонтой ирв. За өчтөр бол одоо бидэнтэй уулзахтаа бол одоо сургалтын төвийн талаас илүү дэлгэрэнгүй танилцуулаач гэж манай үзэгчд бас маш олноор хандсан ба. Тийм учраас бид дахиж таныг үрсэн байгаа. Та бүхэндээ болонтойрт энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд чухал амьсгал сургалтын төв маань өнөөдөр ТV5 телевизээ 2013 нэвтрүүлэгтээ ороод нэгэн бэлгийг барих гэж бэлдсэн байгаа. Тэгээд энийг бол яваанаа танилцуулнаа. Чухал амьсгал сургалтын төв маань нийтдээ 10 төрлийн сургалтыг явуулдаг байгаа. Тэгээд 2009 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулаад нэгэндээ хэрэгтэй чанартай боловсон хүчин бэлтгэх үүднээс үйл ажиллагаа явуулаад өдийг хүрч байна. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна? Ер нь бол яг өдөр тутамд хүн бүхний хэрэглэгддэг. Тэгээд 10 чиглэлээр хичээлийг удирдан явуулж байгаа. Тэгээд үүнд болохоор өсчин гоо сайхан, маникюр, тогооч, оюутал скор, тэгээд гар утас, компьютер засвар, экскаватор, ковш оператор буюу бүх ил хүн машин механизм, тэгээд сүүлд болохоор 2 шинэ анги нээсэн байгаа. Энэ болохоор нарийн бов, торт, кекс, нөгөөх нь болохоор сүлжимлэн анги гэсэн 2 ангийг шинээр нэгээд хичээл маань явагдаж байна да. Сургалтын төвүүд одоо бас олон бүгд л одоо мэрэгчлэр мэрэгчтэн бэлтгэж байгаа. Гэхдээ чухал амьд сургалтын төвийн давуу тал 20% онол 80% практик гэсэн чиглэлээр сургалтууд маань явагддаг байгаа. Яагаад хичээлээ тэгж оруулдаг вэ гэхээр эргээд ажлын байран дээр гарахад шууд ажлын байран дээр гаргах үүднээс сурч байгаа суралцагч нараа ер нь тэгж бэлтгэж гаргахыг илүү хичээдэг. Яагаад гэвэл хүн чинь дадлаг туршлага гэдэг маш эрэлт хэрэгцээтэй байдаг учраас багш мэрэгчнүүд мэдээж болсон үуч мэрэгчтэн сайн байж байж тэр хэрээр сайн чадвартай мэрэгчлэгүүд төгсөн шүү дээ. Багш нарын тухайд гэх юм бол дана мэрэгчлэр 4-5 жил ажилласан мастер зэрэгтэй 1-р зэрэглэлийн багш нар хичээлийг өдөртөө явуулдаг байгаа. Тэгээд багш нар болгон ангид үргэлт нэг удаагийн ангид бол хамгийн дээд нь 6 хүүхдийг ангидаа элсүүлж оруулдаг байгаа ангид тус бүр дээр. Тэгээд 6-аас аль болох хэтэрхийг нэг хичээдэггүй. Тэгээд тэрвээ гэхээр шууд ажлын байрнаар гарахад хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллана илүү нэг практикл нь илүү их барьдаг учраас ер нь сургалтыг тэгж удирдах явуулдаг байгаа. За та бол шинэ жилийн бэлэгтээ ирсэн байна тийм үү? Өвлийн үгэн бол удаа бэлэгтээ ирдэг бол чухал амжилт сургалтын төвийн менежер бол ийм урлагтай ирсэн байна. Тэгэхээр энэ сургалтын одоо бүх хэлбэрүүд байна л да. Тухайлбал өсчин, гоо сайхан, маникюр, тогооч, оюутал скор, нарийн бов, торт, кекс хийгч, мөн сүүлжигч, гар утас засварчин, компьютер засварчин, хүнд машин механизмын одоо жолоодогч өөрөөр хэлбэл экскаватор, ковш, дамп тэгээд одоо хүнд машин механизмыг жолоодох ийм сургалтууд байна. Тэгэхээр энэ сургалтанд 50% хөнгөлттэй 2 сургалтанд хамрагдах эрхийн бичгийг та өнөөдөр зэгсэн байна тийм үү 68 22 54 дугаарын утсанд одоо үзэгчийг аав. Тэгээд хамгийн гол нь энэ эрхийн бичгийн одоо бас одоо гол давуу тал нь юу вэ энэ талаар? Энэ эрхийн бичгийн тухайд гэх юм бол удахгүй шинжил болох гэж байгаа толбогдуулаад та бүхэн хэрвээ хүсэх юм бол хайртай дутыг хин нэгэндээ энэхүү эрхийн бичгийг gift card маягаар хин нэгэндээ яг тэрхүү шинэ жилийн өдөр бас бие биендээ бэлгэлэх тэрхүү боломжийг олгож байна. Яагаад гэвэл эргээд энэ та бүхэнд илүү өр өгөөжтэй цаашдаа эргээд амьдрал дээр гарахад яалтчгүй л өдөр тутамд л бид бүхний хэрэгэлдэг эмэгтэй хүн бүхэн үсээ янзлан өөрөө бодно хумсаа янзлан эрэгтэй хүн бүхэн машин жолоод чаддаг ах хэрэгтэй гар утас компьютер засвар гэх мэтчлэн өдөр тутамд л бидний хэрэгэлдэг тэрхүү мэрэгчлүүд байдаг учраас хайртай дотны хин нэгэндээ та бүхэн оюунд нь хөрөнгө оруулалт хийгээд энэхүү эрхийн бичгийг бас санал болгож байна. Тэгээд тэрнээс гадна энэ юугаар давуу талтай вэ гэхээр нэг сургалтын үнээр 2 сургалтанд сурах тэрхүү эрхийг олгож байгаа. Энэ бол манай чухал амжилт сургалтын төвөөс энэ оны хамгийн сүүлчийн хямдрал болгон үзэгчдэд зарлж байгаа. Тэгэхээр 2 сургалтыг нийлээд 560 мянган төгрөгөөр эзэмших ёстой байсан бол энэ эрхийн бичиг бол 280 мянган төгрөгөөр 2 сургалтыг эзэмшнэ. Өөрөөр хэлбэл нэг сургалтыг 140 мянган төгрөгөөр эзэмшнэ шүү дээ тий. Тэгэхээр бас давхар одоо бас бэлгийг барьж байгаа юм байна тий. За ингээд үзэж та бүхэн 68 22 54 утсан дээр
бидэнтэй холбогдож чухал амжилт сургалтын төвийн бас үйл ажиллагааны талаараас мэдээллийг нэмэлт мэдээллийг бас авч болно. Мөн дэлгэцний доор гарч байгаа утас болон хаягаар чухал амжилт сургалтын төвтэй холбогдоорой. Байна уу? Байна. За сайн байна уу та? Танд энэ өдрийн мэдээг хүргэе. сайн байна уу? За ингээд энэ цаг үед бас манай чухал амжилт сургуулийн төвийн менежер маань одоо манай студиуд өргөдөн ирсэн байгаа. За асуулт давтах зүйл юу байна? За. Юу яах юм бэ? Би Аранга аймгийн бүр өндөр улаан цамхаас холбогдчихъя. За. Тэгээд танаа байгууллагын хамт олонд 10 жилийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. Би Улаанбаатар хотод сууж байгаа дүүнэд бүх дүүнэлтэй. За хүү чойж явж бичээ. Баярын мэндчлэгээ дэвшүүлэх гэж байна уу? Тий. За. Сайн аймгийн сонгон сумд тий. Сууж байгаа Дүндэсрэнгийн гэр бүл. Улаанбаатар хотод байгаа инх чимиг инх. За та мэдлэгээ бас товчхон өгөхгүй бол одоо бас биднээс цаг бага байгаа учраас бас бидэнд бас ярих зүйл бас их байгаа. За ойлголоо. Тэдний бүх гэр бүлд Аз жаргал сайхан бүхнийг хүсье. Дүү эднатэр инхми. За баярлалаа. Шинжлэлийн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд бидэндээс хугацаа багуулсан байна. Одоо танд бас нэмэлж мэдээлэх зүйл одоо юу байна? Миний асууж амжаагүй, бидний бас мэдж амжаагүй тэр зүйл нэмж хүргэх. Та бүхэн яг одоо доор гарч байгаа 4 утас руу холбогдоод хэрвээ өөрснөө сурахыг хүсэж байвал хэн нэгнээ шинэ жилийн баяраар бэлэг болгож өгөхийг хүсэж байвал доор гарч байгаа 4 утас руу холбогдоод өнөөдөр эхний 7 холбогдсон хүндээ энэхүү эрхийн бичгийг болгож байгаа мөн түнчлэн манай сургалтын төвийн шинэ жилд оролцох тэрхүү урилгыг бас өгж байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд манай хаяг байршлын тухайд гэх юм бол Сансрын колонкийн Чанхаард Ундран плазагийн 4 давхарт 405 тодод байрлаж байгаа. Чухал амжилт салбар 2-ын тухайд гэх юм бол багшийн дэдийн нөхөн гарцаар гарангууд оргил зоогийн зүүн талын алгаар ороод 2 давхарт нь чухал амжилт сургалтын төвийн мань 2 давхар байрлаж байгаа. Тэгээд бид гурийн яриаггүй үлдсэн зүйлсийг та бүхний асуух гэсэн зүйлсийг бид гурав хэрвээ хариулж чадаагүй бол та бүхэн доор гарч байгаа 4 утас руу аль нь руу ч холбогдож өөрсдийнхөө хүссэн мэдээллийг авч суралцах бас тэрхүү эрхийг олгож байна. За баярлалаа. Ингээд 2013 минут нэвтрүүлгийн студиуд маань за чухал амжилт сургалтын төвийн менежер Игчин өргөдөн гэж оролцлоо. Ингээд бидний урилгыг хүлээн авч бидэнд манай үзэгчд бас чухал хэрэгцээтэй мэдээллийг хүргэсэн танд баярлалаа. Ингээд 2013 нэвтрүүлгээ жаргах. Өнөөдрийн дугаарыг өндөрлөж байна. Маргааш бас одоо 14 цаг 20 минутанд 2013 минут нэвтрүүлэг та бүхэнд үргэлжлэн хүрэх болно. Шинэ жилийн шинэ амжилт, шинэ Аз жаргал, шинэ бүхнийг та бүхэнд бэлэгдэх 2013 хөтөлбөртэй хамтаагаарай. Баяртай үзэгчдээ. Хүмүүн зүрхэнд хүсэл мөрөөдөл цалиглана. Цалиглах давлгааг аниралж цаг хугацаа захилна. Захилагч он цагийг залгаж баяр баясгалан оршин зай. Монгол улсаа хөгжүүлсэн 10 жилийн ойн мэндийг айлтгая. ТV5 телевиз 10 нас хүрлээ. He was one of the most brilliant CIA operatives we ever had, until he went rogue. Нууц байр. Тобин Фрост урд нь Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын шилдэг нууц ажилтнуудын нэг байсан байна. Гэхдээ одоо тэр олон улсад алдартай гэмт хэрэгтэн. Фростын араас Варгасаар толгойлуулсан хүлсний алуурчид мөшгөж байгаа юм.
Тэр одоо Өмнөд Африкийн Кейп Тауны нууц байранд хоригдож байгаа юм. Тэрний харгалзагчаар тагнуулын төв газрын шинэхэн ажилтан Мэйв Вестон болон Даниэли Кефир